ялангуяа захин технологи ашиглаж үлдэж байгаа гендер зэрлэг хүчирхийллийн талаар бол хууль эрхлэгчтэй ер нь одоо энэ багш нар сургууль хүмүүжүүлэгчид бүгд мэддэг таних ёстой гэж үзсэн сургалт хийх хэрэгтэй. Тэгэхээр зөвхөн сургалтаас гадна нөлөөллийн ажил ер нь л одоо олон нийтэд таниулах мэдүүлэх ажлуудад нь их чухал. Яагаад гэвэл өртөгчд нь хэмбэ охтууд, эмэгтэйчүүд, залуучууд, өсвөр насныхан хүүхдүүд. За тэгээд хүний эрх хамгаалагчд илүү өртдөг гэж байгаа. Сэтгүүлчид төгслийн бишэлтэд иргэдэг гэдэг энэ тодорхой бүлгийнхээ илүү өртөөд энэ орчлууд байна. Тэгэхээр энэ хүмүүстэй нийтдэж ер нь бид нар ийм төрлийн ямар ийм зөрчил халдлага байдгийн бэ гэдгийг хэлж өгөөд яаж та урьдчилан сэргийлэх юм бэ гэдэг энэ агуулгыг бол хүргэх зайлшгүй шаардлага байна. Бид нар таслан зогсоох бол чухалтай. Хэрвээ зөрчил гарвал амь насыг нь хамгаалах ёстой, эрүүл мэндийг нь охирохгүй байх ёстой. Тэр гэрчийг, охирчийг хамгаалтанд авах энэ сацуу буруутай этгээдийн одоо тэр хүний эрх зөрчсөн этгээдийг зохих шийдэл хүлээлгэх гэдэг энэ дээр анхаарахаас гадна ер нь ийм зөрчлийг аль болох бууруулах, ойлгох. За эсвэл өөрөө хохирцолцсон бол гомдол гаргах механизм мэдэх, өөрийгөө хамгаалах арга замаа мэдэх ийм дадалтай, мэдлэгтэй, мэдээлэлтэй болгоно.